62 аяа тоосны үрдийн хайлт эзний өргөн мөрсөн хос хүүн даанаас нүдээ бөбрүүл. Зурдын болонгос шавхруу бүү чохоор. Ширгэшгүй амьдралын дарс дүүрэн завьяаг тэнгэрлэг хундагчны мутраас тосон хүрт. Тэг хаваас дээдийн цэцэн ухааныг олж үл үзэгдэх орны шидэд дуу хоолойг сонсох болоо. Миний мөнхийн ариун дарсыг юун түлхэн зайлуулж зурдын болонгос шавхрууг дээдлснэ. Дор зоригтой та нар өчөгдөв. 63 аяа замбуулангийн артам та нарыг үл үзэгдэх гайхамшиг мөрдөн мөшгөж аюумшигт лайланж угтан байгааг мэдэгтэн. Та бүхний үйлцэн бүхэн миний хараанаас алдарсан хэмээн бүү бод. Гой сайхнаараа тангараглая. Үйлцэн үйл бүхний чинь модар эднийн хүрдэн тод үсгээр би өөрийн биерээр сийлсэн бүлгөө. 64 аяа замбуулангийн дарлагчид би шудрагсын нэгээхэн ч өршөөхгүй хэмээн өөртөө андгаалсан тул дарангуйллаа зогсоогтун. Нөөц хүрдэндээ эргэл буцалгүй бичиж тамгалан баталгаажуулсан гэрээс минь буюу. 65 аяа зөрүүдлэн босгогчд миний төсвөр төвчээр та нарыг давруулан миний он удаан жилийн хатуужил та нарыг хайхамжгүй болгосон тул та нар хүсэл шунлын галтмаараа давруулан сүйрэлд хүргэх аюул чимээр хурдлан давхин. Та нар намайг мэдээгүй эсвэл анзаараагүй хэмээн бодно. 66 аяа цагаашлагчд намайг дурсаж байхын тулд чамд би хил заяасан. Түүгээр гүтгэлэг чалчиж бүү бозрал. Хэрэг би гэсэн үзлийн гал чамайг эзэмдвэл бус өөрийн алдаа дутглыг сан. Учир нь та нарын хэн ч гэсэн бусдыг мэдхээсээ илүү өөрийгөө сайн мэдгүй юу. 67 аяа хос мөрөөдлийн үс мөнхийн ариун гэгээний тэнгэрийн хаялбар түүрийн туяа гэгэрэг тэр үед ад шулмын нууц явдал болоод шөнийн харанхууд үйлдсэн үгэл хилэнц бүхэн ил тод болж замбуулангийн хүмүүсийн өмнө илэрхийг мэдэтгүй. 68 аяа тоосноос ургасан зэрлэг өвс та нар бохир гараараа хувцаа барьдгүй хэрнээ юун шунал тачааллаар бузардсан зүрхээрээ надад ортохыг эрэлхийлж миний ариун дагшин өргөн шурган орохыг эрмэлзэн вэ. Хүссэн зорилгодоо хүрэхээс даанч хол байгааг чинь яахан тайлбарлах вүлээ. 69 аяа Адамын урсаг ариун үг яриа цэвэр ариун бурханлаг ажил үйлснэ. Хурмстын алдрын диваажин дүүлэн дэвших болмоо. Ажил үйлс чинь өөрийгөө дөвийлгэх, бялдуучлах, зусардах байдлын тортгоос цэвэршиж алдрын өргөөний тааллыг хүртэхийн тулд чармайн хичээгтэн. Учир нь удахгүй хүн төрлөختний туршигчид хамаг бүхэнд биширгдсэн түүний ариун гэгэн ах үед гагцгүй хэрэг ортоггүй цэвэр ариунтны буян чанар ба ажил үйлсийг хүлээн авах болмоо. Тэнгэрлэг тааллын тэнгэрийн хаяанд гэрэлтэн цацарсан цэцэн цэлмэг ухаан эрдэнэт онцгойн үүрийн туяа энэ бол түүнд хандан бишрэгчд адистад болоо. 70 аяа ертөнцийн хоосон чанарын үр хэрв чи зорин хүрч чадвас ахын орон нэн тааламжтай. Зурдын энэ зам буулангаас хайлан гарч чадвас мөнхийн орон энэ нэн гайхамшигтай. Хурамстын залуугийн мутраас эрдэнийн завьянаас хүртэл ариун согтуурлын мэдрэмж нэн амттай. Энэхүү зиндаанд хүрч чадвал үхэл мүхэл үйл зовлон нүгэл цөглөөс ангижрах